2026 оны хувьд бол одоо бид бол одоо энэ татвартай холбоотой, татврын дарамтыг бууруулахтай холбоотой ямар нэгэн тийм онцгой шийдвэр гаргахгүй нөхцөл байдал үүсчээд байна. Гэтэл аж ахуй нэгжүүд бол одоо энэ бас үр дүнбэрдээ баригдсан энэ давхарлын бас ирмэгт ирээд байна. Тэгэхээр энэ дээр бид нар одоо ямар бодлого баримтлах уу гэдэг чинь бас чухал байгаа. За тэгээд энэ сүүлийн жилүүдэд төр хэд данхааж ийна, төсөв хэд данхааж ийна гэдэгтэй бас холбоотой хэдэн тоо баримт та бүхэнд хэлье. Ер нь бол Монгол улсын нэгдсэн төсвийн татврын орлогын 60-аас 70 орчим хувь нь бол цөөхөн тооны томоохон аж ахуй нэгжүүдээс орж ирж байгаа. За 17 их найд орчим төгрөгийн татврын орлого одоо жишээлбэл орж ирсэн бол үүний одоо 60 гаруй хувийг нь томоохон аж ахуй нэгжүүд бүрдүүлсэн гэсэн юм том судалгаа байна. За энэ дотроо нийт улсын төсвийн орлогын 40 орчим хувийг төрийн өмчт аж ахуй нэгжүүд бүрдүүлж байна гэсэн бас ийм тоо баримт байна. Өөрөөр хэлбэл манай эдийн засаг бүхэлдээ ийм төрийн өмчт аж ахуй нэгжүүд татвараач бүрдүүлдэг энэ цөөхөн хэдэн томоохон аж ахуй нэгжээс улсын төсвийн орлого нь хамаардаг. Тэр энийг халахгүй бол Монгол улсад цаашдаа бас ардчил эрхчлөөнөөс бас ухралтууд бол зогсохгүй байна гэсэн ийм учраас Ардчил намын бүлгээс одоо сая зөвхөн даргын хэлсэнчлэн эдийн засгийн эрхчлөөний тухай бас нэг хууль тогтоомжийн төслийг бол одоо бэлдэж байгаа гэдгийг бас хэлэх хүсэж байна. Баярлалаа.